SEO-гийн өдрийн тэмдэглэл подкастын шинэ дугаартаа тавтай морил бид бүхэн амжилттай яваа эрх хүмүүсийн амьдралын түүх алдаа оноогоор дамжуулан амьдрал гарч болох эрсдлүүд түүнийг хэрхэн даван туулах сургамжуудыг хүргэнэ гэж найдаж байна. Ингээд өнөөдрийн дугаараа хүлээн авна уу. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Подкаст маань тавтай морил. Баярлалаа өрсөнд. За. Өнөөдөр манай гүйцэтгэх захирлын өдрийн тэмдэглэл подкастын маань зочны суудалд эрхэм хүнтэй зочин маань ирсэн байна. Энэ хүн бол Үнэт санхүүгийн нэгдлийн үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал Бадрал. Бид бүхэн Бадрал Шарк гэж мэднэ. Бүгдээрээ мэдж байгаа ийм хүн ирсэн байна. За тэгээд Бадрал захирлын хувьд болохоор гүйцэтгэх захирлын өдрийн тэмдэглэл номын 5 дугаар хууль буюу хачин санагдсан ч оролц гэдэг ийм хуулийг орчуулсан. За таныг одоо танилцуулах нь илүүц гэж би бодож байгаа. Тэгээд шууд ийм асуултаар эхлэе. Та айлын хиддэх хүүхэд юм бэ? Би ихэс дөрүүлээ. Дээрээ нэг ахтай 2 охин дүүтэй айлын дунд хүү. Айлын дунд хүү юу гэдэг үү тэгэл бүхнийг хийсэн. Хоолоо ин дүүнэр аавн гэрээ цэвэрлэн. Ах бол айлын том гадагшаа гараад тоглоогүйгээ явна. 2 дүү бол нялах гээд эрхлэн тэгэл одоо бүх зүйлийг хийсээр галуссан да. Дунд хүүхэд болсон нь таны энэ амжилттай холбоотой гэж боддог бай та? Би амил тэрэнд бол бас их нөлөөтэй гэж боддог. Тэг мэдээж яг нөгөө ажил одоо багасаа мэдээж тодорхой хэмжээний ингээд дээр доороос одоо хавчтлага гэх юм одоо шаардлага тий хариуцлага ингээд хүүхэд байхаас ирсэн юм шиг санагддаг. Тэгээд миний түрүүнэлснээр айлын том ахнар бол ихчнэр бол тэгэл гадаа мадаа тэгээд айлын том юм чинь гэдэг. Багд дүүнэр бол мэдээч жоохон гэл тэгээд ээж аав ирээд хоолгүй байвал хэнийг зайнах уу тэгээд дунд хүүхэд цаг нь дунд айлын хүүхдүүд ер нь айлын том бол төрөөл илүү яг ингээл айлын анхны хүүхэд мөхт гэл эмээ өөдөр их гоё гэж идэв шиг. Тэгжээтэл мэдээж дараа нь манут гараал тэгэл яг гоё болох гэж итэл дараагийн дүүнэр гарч ирэл тэгэл нэг модноос гарчдаг гэдэг шиг. Тэм учраас яг миний энэ одоо өнөөдрийн ингээд одоо ажил дээр амьдрал дээр баримталж байгаа. За тодорхой хэмжээний бас сэтгэл зүйн хат одоо суухаа ингээд явж байгаа маань бол яг энэ айлын дунд хүүхэдтэй холбоотой болов гэж бас боддог. Яг олон ингээл хүнтэй ярилцж байхад хүмүүжлийн талаар яриан дээр аяг очдөг. Тэгээд яг тэр нь болохоор амьдралын одоо бид бүхэн ментор гэж ярьж нэршээд байгаа тий. Нөлөөлөгч, чиглүүлэгч бол биш тий. Чиглүүлэгч гэж хүн байгаа. Тэгээд анхны чиглүүлэгч бол мэдээж аав ээжүүд байдаг. Тий бидний гэж би боддtiin. Та юу гэж боддtiin тий. Тэгвэл таны би бага насыг ага асуусан гэхээр тэр хүмүүжлийн тухайд хүмүүсийн амжилттай аягүй холбогддог юм шиг санагддаг л та. Та ямар хүмүүжил аваад тэгээд ямар үлгэр дуурайл аваад тэр нь одоогийн таны амжилттай холбогдож байгаа гэж боддог вэ? Яг ер нь одоо ингээд ботоод хахад бол хүн өөрийнхөө асуудлыг өөрөө шийдэж чаддаг. Тэгээд тодорхой хэмжээний өөрөө юм амьд үлдэх чадвартай байх хэрэгтэй мэн гэдгийг би ойлгосон. Тэгээд яг тухайн үед бол мэдээж ээж аав бол төрийн албаагч тэгэл өглөө хүрээр гараад явна. Орой ирнэ. Өдөр тэр гэрт хоол байна уу? Хин төрүүлж ирсэн тэр талхныхаа дийлэнх хийгдэн баг хоцроод ирсэнд нь бол талах байхгүй тий. Тэгээ хоол байсан ч гэсэн тэгэл одоо маргааш өглөө идэх хоолоо хадгалж үлдээж байгаа л иддэг ч гэдэм юм. Тэгэхээр энэ бол өөрөө нөгөө нэг одоо тухайн ээж аав маань завгүй байсан. Тэгээд тийм учраас миний хувьд бол хүн өөрийнхөө асуудлыг өөрөө шийдэж чаддаг. Тодорхой хэмжээний тэр дотор өөрөө зохион байгуулалтыг хийж чаддаг байх нь л чухал байсан болов уу гэж би боддгийн. Тэгээ одоо өнөөдрийг ингээд харахад бол миний амьдралд бол яг ээж аав маань бол миний өмнөр гүйж орж миний хүү өстө одоо яг л бид нар бол гүйж байгаа шүү дээ. Миний хүү гэл 5 алхмын цаанч буулгаж чадахгүй те сургуульд нь одоо төхөөлөл болгодог те. Тухайн үед бол бид нарыг өөрсдөө асуудлаа шийд өөрсдөө чи дугуйгаа авч унахыг хүсэж байгаа өөрөө дугуй авах өнгөө бол те. Одоо хүүхдүүдээс одоо урангаа нойргоо явуул чиний л асуудал гэж зүгсэн. Тэгээ энэ бол илүүтэй яг бид нарыг илүү их нэг өөрийнхөө асуудлыг шийдэх ийм чадварыг олгож өгсөн ийм одоо чиглүүлэг байсан болов уу гэж боддог. Одоо та яг энэ зүйлээ юу гэдэг чинь өөрийнхөө компани дээр хэрэгжүүлдэг үү? Одоо доод албан тушаалынхаа хүмүүстэй багийнхаа гишүүдэд энэ орон зайг нь өгдөг үү?
Эхлээд захирал болоод бол би өгөхгүй байсан. За. Тэгээ би чинь төрхөөсөө захирал байгаагүй тийм. Тэмдэл ингээд л ажил хийж байгаа л 10 хэдэн жилийн дараа захирал болол. Тэгээд яг хуу захирал хүн чинь бүхнийг мэддэг, дарга боллоо. Би бүхэнд л нөлөөлнө, би бүхэн нийлэмийг хийж өгнө, би бүхнийг шалгана тий бүгдийг л миний үгээр явах хэрэгтэй гэдэг ийм сэтгхүү бол тухайн үед анхны одоо яг захирал болол мэдчихэв. Ойлгож байгаа тий. Тэгээд асуудлыг шийдэх гэж маш их оролддог гэсэн. Тэгэл бичиг бариад ороод ирсэн ч гэсэн нөгөө тийм үг үсэггүй алдааг нь үзээл тий. Миний удирдахч бас тийм л байсан. Миний үг үсэг алдаа би алдаатай бичээл нөгөөт нь шийддэг тий. Тэгэл өөрөө ингээд тэгээд ер нь бол ингээд альтан бичиг ирсэн ч асуудал бид бариад ороод ирсэн ч би ингээд л тэрийг нь асуугаал ийш тийш уцтаал энийг яаж шийдэх үү гэдэгсэн. Тэг өөрөө сүулдэ ядарсан. Тэгээд тэрийг мэддэхгүй тий. Тэгээд өдөржин дээр нөгөө гал унтраах гэдэг шиг тийм ажил хийсэргээд орой ажил тарсны дараа суугаад илүү стратегийн гэдэг юм уу илүү нэг жоохон ч гэсэн бодлогын чин чанартай юмд ажиллаа анхааруулж гисэн. Тэгээс үлдээ бол өөрөө үнэхээр тэрийг ойлгоогүй тэр комфорт зон гэдэг юм уу тэр чөтгөрийн тойрог дотор яваал байсан. Тэнийг өдөр би одоо Монсын одоо үүсгэн байгуулагч Хөрлөбатар захирлын өрөөнд тэр нэг уулзалт хийчихэд Тэмэн хүний өрөөнд нэг цаач надад номоо өгөө тэгээ орсон. Тэгээ орсон чи ширээн дээр нэг юм одоо стендерх юм тавьчихсан байсан. Тэгээ тэрэн дээр асуудлыг шийдэх хөлбөртөө орж ирсэн танд баярлалаа гэсэн үг байсан байхгүй. Тэг би харчаад би асуудлыг шийдэх гээд байхаас илүү тэгэр залууд хүмүүсүүдээр асуудлыг шийдэх хөлбөртөө орж ирж байгаа юм байна. Тэгвэл би цагаан хэмжиж чадах юм байна гэдэг юмыг ойлгосон. Хоёрдугаар яг одоо өнөөдрийн яг том компаниудын засаглалыг харсан ч гэсэн одоо ингээ харахад бол ихэнх нь гэр бүлийн одоо бизнесээс эхлээд өнөөдрийн том группуд бий болж байгаа. Тэгэхээр засаглал гэдэг дээр нэг алдаа гараад байгаа юм. Илүүтэй нөгөө эзэд 20 жил, 10 жил, 30 жил тэрийг хийцэн учраас тэрэндээ 100% ингээд итгээд тэрийг 100% өөрөө бүхнийг менеж хийгээд эхлээд 5 хүнтэй байхад менеж хийж болдог, 50 хүнтэй байхад болдог, 500 хүнтэй байхад болдог. Харин одоо 2000 хүнтэй, 3000 хүнтэй компаниг бол менеж хийхэд хэцүү. Тэгээ эндээсээ нэг асуудал үүсдэг. Захирлын хөвдөнд баахан хүмүүс очролчдаг. Одоо нэг тэг жижиг нойлын цаас шийдэхгүй компаниуд байдаг. Маш том компани тий. Тэгэхээр процессын хувьд, засаглалын хувьд тэр одоо хүмүүст эрх мэдлийн хувьд бол хүмүүст эрх мэдлийг шилжүүлээгүй хэлбэр. Тэгэхээр би яг энэ үйлдэлийг л өөр анх хийж исэн байна. Тэгээд хүмүүстээ за бичиг бариад ороод ирнэ шүү дээ. Тэгэхээр за энийг чи асуусан уу те тэр нэг ч рүү асуусан энийг яасан уу хуулийн дээр нь юу гэж байгаа чи юу гэж бодож байгаа. За тэгээд чиний санал болгож байгаа хэлбэр чи юу ингэ. Тэгээ ингээд ирэхээр хүмүүс маань гайхаа буцаж гараа. Тэгээд 3 буцдаг болоод 2 буцдаг болоод сүүлдээ буцдаггүй болоод орж ирж байгаа. Тэгээд эндээс юу харж байгаа нөхлөр миний одоо удирдлаганд байсан хүмүүс илүү одоо ур чадвар нь хөгжөөд би илүү нөгөө цагаа бүтээмжтэй өнгөрөөгөө ингээд эхэлж байгаа юм одоо дүр зураг одоо харагдсан. Тэгээ би бол энэ арга барилыг хэрэгэлдэг. Тийм учраас одоо ч гэсэн би компани дээр яадаг вэ гэхээр аль болох хүмүүсүүдийг өөрсдөр нь шийдлийг бариулаад өөрсдөр нь тэр дөнгөж сургалт өгсөн хөгж юу ч мэдэхгүй гэж юусоо бодож болохгүй. Тэр хүнийг одоо өөрөөр нь тэр юмыг эрэл хайгуул хийлгээд магадгүй тэр дотор хэлж чадах хүн байхгүйсэн ч гэсэн тэр интернетээр байна уу энэ тентхийн одоо байгууллагаар асуугаад ингээд ороод ирэх юм боломж байгаа гэдгийг өөрт нь хэлээд явуулж хар хүн бол өөртөө ихтэй болдог. Тэг яг л энэ арга барилыг одоо болтол би хэрэгэлдэг. Тэгэд миний одоо ажилд бас маш их чухал одоо амжилтыг гаргахад бас нөлөөцөлдөг. Манай подкастын ивент итгэгч Эм банк зөвхөн хувь хүний санхүүгийн сайн сайхан байдалд анхаарал зогсохгүй, байгууллагын санхүүгийн эрүүл мэндэд анхаардаг корпорат банк гэдгийг та мэдэх үү? Эм корпорат уламжлалт банкны үйлчилгээнээс гадна яг танай байгууллагын санхүүгийн хэрэгцээнд тохирсон технологийн шийдлийг санал болгодог. Танд хэрэгцээ байгаа бол тэдэнд тохирох шийдэл нь байж л байгаа. Хурдан явъя гэвэл ганцаараа, хол явъя гэвэл хамтдаа яв гэдэг дээ. Тэгвэл яагаад хамтдаа хол бас хурдан явж болохгүй гэж Эм банк. Баярлалаа. Гой санаанууд дурддагч байна. Тэгээд үргэлжлүүлээд би тэрнэрнийхээ асууна. Тэгээд та хэлж штэ би төрхтөө захирал байгаагүй гэдэг. Таны барыг их хүмүүс тэгээ боддог байж магадгүй шүү. Та мэрэгчлээ яаж сонгосон бэ ер нь? Яг би ингээд 8 дугаар хүртэл бол тоогооч болно гэдэг мөрөдөлтэй байсан. Тэгээ яагаад тэгэхээр угаасаа н айлын дунд төгтлөхөд хоол ийсээр адилтгээс үүдээ хоолндоо дуртай болчихдаг. Тэгээд тоогооч болно гэдэг мөрөдөлтэй байж байгаа 8 дугаар ангидаа орчоод байж байгаа нэг өдөр залхсан. Надаа үгүй би ер нь ингээл галтгоонд л байж байгаас ингээл гоё костюм өмссөн. Тэгээ гудамжаар хүмүүстэй ярьсан юм одоо хүмүүстэй уулздаг хүн болох хэрэгтэй юм байна. Тэгэл нэг яг ямар мэрэгжил гэдгийг бас боддог байгаа шүү дээ. Тэгээ байж. Тэгээд мэдээж ээж аав бол гол одоо чиглүүлэгч. Аав маань химийн багш. Тэгээд одоо Монгол улсад маш олон эмчнэр хөвөлдсөн.
Тийм учраас намайг одоо химийн сонгонд оруулаад эмч Эмч болоод бол ирсэн. гээд. Тий. Манай ээж анагаахт ажиллаж исэн. Тэгээд айлд нэг хүүхэд нэмж байх хэвээр. Тэгээд би эмч болох болсон. Тэгээд анагаахт химийн сонгонд төгсөөд тэгээд анагаахт орох гэж яваад. Тэгэл ер нь одоо өөрийн ихтгэл үнэмшил те эн чинь хүсэл гэж байх хэвээр. Нэгдүгээрт би өөрөө цус харж чаддгүй гэдэг ч юм уу. Тэ тариа шиприцэн дургуй ч гэдэг юм уу. Тэг хүсэлгүй юмнаас бол хүнээс одоо амжилт гарахгүй. Тийм учраас би яг тэрэнд явуулгүйгээр одоо цугцсан. Тэгээд хэлний курст очиж сууж ягаад гадагшаа явна л гэдэг мөрөөдөлтэй. Тэгээд тухайд бол 10 жилээр төгсгөр 2 жил заавал сурах хэрэгтэй. Тэгж явж байгаа нэг өдөр аавда баригдаад тэгээд оройн ороод аавда өсөртлөө алгадуулаад тэгээд чи бүхлөтийн их сургуулийг ингээд сольж хайдаг юм бэ гэд. Тэгэл би тухайд одоо бодоход бол нэг 18-тай. Тэгсээр нэ бас өөр ингэсэн бас нэг жоохон педгэр байсан юм. Би хүн алаад чоронд орж ирсэнс тий одоо буруу хэдэн дөрвийн буруу гэж чоронд орсон. Миний сэтгэл зүйгүй байна ч гэлүүтэй нэг тийм л юм Тийм хэлсэн. хэлээ да. Тэгэл аав ээжийг сургуулийн солигээл тэгэл би одоо яг энэ тухайн үед тэгээд хоцорсон. 9 сарын дундуур орж ирсэн учраас ангиуд байхгүй. Тэгээд эдийн засгийн мэдээлэл боловсруулалтын анги тухайн шинэ нэгдэжсэн. Тэгээд тэр ангийг сонгоол. Тэг өнөөдрийн одоо яг энэ мэрэгчлэр ажиллах бас суур тавигдсан. Сонирхолтой түүхэн. Та яг өөрөө зорж болоо ороог байх нь шүү дээ эдийн засгт. Гэтэ яг дотор Яг эдийн засгт сонирхолтой байсан. Би энэ бол илүү програмын эконометрик талын анги байхгүй. Би гэхдээ яг програмын талаар баг төсөв. Тэр тухайн үед биднэрт компьютерын чөлөөтэй юм байгаагүй floppy disk тэг байсан. Тэгэл одоо нэг шиг одоо юм мундаг технологич байгаагүй. Тэгээд их актер тэрийг нөөж сураад яваа. Зүгээр л яг өөрийнхөө одоо сонирхлоор эдийн засгийн чиглэлтэй сонирхолтой гэлээ. ихэнх хүүхдүүд яг хуу иймэрхүү түүхүүд ингээ айл болгон байдаг л да. Одоо мэрэгчлээ сонгосон те түүхүүд байдаг. За яг аав ээжийн нөлөөлөл зөвч байх нь байна, буруу байх нь ч байна. Ингээ янз бүр байдаг. Тэгээд юм нэг хувь заяан таарад зөв юм руу орчдөг ч юм уу буруу юм руу орчдөг ч байдаг. За тэгээд та бол хувь заяан зөв эргээд тийш орсон байна. Тэг ямар ч байсан оюутан байхдаа гэхдээ хүүхдүүд одоо төгсөөд яг би ямар хүн болох юм бэ? Юу хийдэг хүн болох юм бэ гэдэг төсөөлөлгүй байж идэг штэ тий. Танд бас тийм төсөөлөлгүй байсан уу? Одоо ойлголтын зөрүүтэй байсан уу? Би ер нь төгсөөд яг ямар хүн болох юм болоо? Ямар ажлын байр нэр гарах юм болоо гэдэг дээр. Ер нь бол тийм төсөөл байхгүй. Угаасаа л яг нэг сайхан үүлэн дотор хөвөөл тий. Урсгалаараа голын урсгал дотор урсаал явчихсан. Тэгэд одоогийн залуучуудыг харах юм бол маш одоо тийм ирээдүгөө төлөвлөсөн одоо амбицтай буюу зоригтой тий өнөөдөр яг ингэ цаг хугацаа зөв ашиглах. Бидний үед бол өстой сайхан хамхуулж ингээл хийсэл дагаал намраал явчихсан. Яг өнөөдрийн одоо би яг энэ чиглэлээрээ ингээд ийм хугацаанд ийм амжилтанд хүрээд ингэнэ гэдэг бол ямар ч юу байгаагүй. Нэг л юм байсан зүгээр ажлын байран дээр гараад би яанаа л гэдэг айцл байсан надад. Ойтон баг. Би ерөөсөө актер онц сурлагтан байгаагүй. Гэхдээ би өөрөө хичээл таслахгүй. За ямар ч байсан диплом авах хэрэгтэй шүү. Олонтой байх хэрэгтэй шүү гэдэг ийм л бодол байдаг байсан. Тийм учраас ангийнхаа болон сургуулийнхаа амьд идэвхтэй оролцол явдаг. Тэгэд ганц нөгөө намайг тэр шахдаг удаа тэр ингээд салхи шиг сайхан хийсэд өнгөрчих хугацаанд гой гой юмнууд руу дагаад гүөх байсан. Гэхдээ ганц л айц байсан. За чи ажлын байран дээр гараад гологдвол яана бодлоо. Чиний одоо ангийнхантайгаа сургууль дотроо тэр 10 жилдээ их сургуультай бусдын хамгаалтан дотор ингэж те мэддэхгүй явдаг байсан зүйл чинь ажил дээр гараад хинч чамайг хамгаалахгүй, хинч чамайг харахгүй. Тийм учраас чи өөрөөгөө л харна, өөрөөгөө л одоо илтгэн. Тийм учраас чи бусдын өмнө ичмээр байдалд орж болохгүй шүү л гэдэг айц байсан. Тэгээ тийм учраас өстой бас амьхантай л хичээсэн л тэ тэгээд ажил дээр гараад тэгээд яг тухайн үед бол тэгэл нөгөө оюутан байхасаа байгууллагад ажиллаад тэгэл тэр байгууллагад ахсаар гал тэгэл явсан. Би таны нэг чухал санаа хэлүүлмээр байна гинэ хүчээр хэлүүлгээд. Гэхдээ тэгж хоёлын санал нэгдэх болов гэж зүгээр би таамаглаж байна. Тэр нь болохоор одоо нөгөө мэдээлэл их янз бүрийн урсгалтай болсон шалтгаалаад хүүхдүүд заавал их сургууль сурахгүй байж болно гэж бас боддог хэсэг байна. Ингээд хоёр жоохон туйлтай санагдаад эдийн таны хэлдгээр нэг тал нь бол нэлээд зоригтой тий би ийм хүн болно ингэж сурна ингэж явдаг бол нэг тал нь бол тархиа угаалгах юм байна тий бас ингэж их сургууль сурах шаардлагагүй шүү дээ орчин үед бол ингэж
өөр өмнөд хийж болдог болсон гэдэг ч юм уу те. Жохон Мгм. боловсрал эзэмшихийг буруугаар ойлгодог хэсэг бүлэг хүмүүс байна л да. Монголд Мгм. юу суртын гэдэг ч юм уу те. Мгм. Яг тэр их сургуулиас бид нар юу авдаг юм болоо гэж та бодож мэдлэгээс өөр. Мгм. Яг нь залуучууд бол одоо тэрний түүх, тэр гараж, тэрнээс сургуулаа хаяа тэндээс эхэлжээ. Өнөөдөр дэлхийн хамгийн том баян болсон гэдэг маш олон одоо подкаст, нийтлэл, сторинуудыг сонсдог. Тэгээ эндээсээ бас одоо буруу үлгэр дуурайл гэх юм уу та. Мгм. Үнэхээр л та гоц авьяастан, гоц ухаантан байгаад тэрийг үнэхээр одоо хүмүүсийг алмартал тийм л юм хийхгүй л юм бол тий тэр зүйлээс би амьдрч чадна гэдэг ойлголтыг ерөөсөө авч болохгүй гэж би боддог. Өглөөхөн би одоо нэг имлэг дээр сувлагчтай ярьж ирсэн. Тэгээд одооны хүүхдүүд ч одоо нэг амар сургуульд сурах нэг сонирхолгүй болсон юм шүү. Тэг би бол ганц л юм бил. Хүүхдэд бол заавал их сургууль төгсөх ёстой. Төгссөн байгаад заавал ажиллах ёстой. Том байгууллагад ажиллаж. Том гэх юм уу заавал албан байгууллагад ажиллаад тодорхой хэмжээний туршлага хоригдлуулсны дараа тэр хүссэн юм уу хийх одоо туршлагатай, одоо тодорхой хэмжээний сэтгэл зүйтэй, тэр хүмүүстэй харилцах боломжтой болсны дараа тэр бизнесээ өөхөн зөв шүү гэж би бодгоо гэж өөрийнхөө саналыг хэлж ирсэн. Тэрнтэй яг адилхан их сургууль гэдэг бол хүний төлөвшөлт. Нэгдүгээрт бол тэнд бол яг одоо бүх хичээлийг тангад ном шиг чийжлэх албагүй. Гэхдээ бид нар өнөөдөр тэр одоо хичээлийн арга зүйн үндэс юу юм? Өнөөдөр тэр арга зүйн үндсээр нийгэмд юу болж байгаа? Тэр бидний амьдралд ямар өөрчлөлтийг авчрах юм? Та тэр дотор энэ талын мэдлэгтэй байснаар нийгэмд яаж зөв амьдрах юм гэдэг ч юм. Энэ талын мэддэг олж авдаг. Хоёрдугаар тодорхой хэмжээний одоо хүрээлэл дотор буюу нийгмийн харилцаа тэр баг хамт олон community дотор орж байгаа. Тэр зүйлийг бол сурч авдаг. Тэгээд яагаад дээд боловсрал гэж ярьдаг. Өнөөдөр бид нэр одоо хүүхэд байхасаа зүв байлаа. Ингээд мундаг хүн боллоо. Тэгээд дээд боловсрал эзэмшиг бол тэр хүнийг энэ дээд боловсралтай хүн гэж ярьдгүй шүү дээ. Энэ бол зөвлөх хүн гэж ярьдаг. Тэрнтэй адилхан дээд боловсрал гэдэг бол хүнд бол тодорхой хэмжээний одоо маш чухал зүйлүүд өгч байдаг. Тийм учраас их сургууль сурах хэрэгтэй. Тэгээд дээрэс нь яг мэдээж боломжтой бол гадаадд төгсөж болно. Гэхдээ Монголын их сургуулиуд бол би тийм утцсан гэж боддгоо. Мэдээж сайн муутай зөндөө зүйл байгаа. Бид нар хуучинсаг одоо арга барилууд ч байгаа. Гэхдээ өнөөдрийн манай Монгол боловсролын систем тэр дотроо бид нар өнөөдөр ингээд хүнийг ингэж шахдаг тий. Ингээд дээр үн үлдээд. Энэ арга барил бол би тийм одоо бас буруу зүйл биш л гэж боддог. Мэдээж илүү сэтгэх чөлөөтэй юм хэвээр. Тийм учраас их сургууль бол заавал төгсөх ёстой. За тэгээд мэдээж ажлын байран дээр та маш олон зүйлийг сурж аваад at least одоо нэг 3 жил 5 жил ажиллаж үзснийхаа дараа та өөрийнхөө тэр бодоод байгаа тэр бизнес юм хийх юм бол өөр баг. Тэг өнөөдөр та түрүүн хэлж байна энэ хурдтай өөрчлөлтийн дотор маш олон мэдээлэл дотор залуучууд ингээд төөрж байгаа гэж. Би ч гэсэн төөрж байгаа. Өнөөдөр юу болж байна вэ гэхээр бидний 100 жилийн хугацаанд хийж исэн технологийн өөрчлөлтүүд 10 жил үтгэл 1 жилийн дотор болдог болсон. Өнөөдөр бид нэр энэ 5 жилийн дотор хүмүүсүүдийн одоо ойлгох гэж хийх гэж ядчихсан зүйлүүд өнөөдөр тий 5 сарын дотор болдог болсон. Энэ бүр хурдлна. Өшөө их хурдлна. Тэгэхээр бид нар энэ өөрчлөлт, энэ мэдээллүүдийг тий хурдтай ялгарч энийг давж чадна гэдэг бол тэр хүнээс асар их одоо оюуны потенциал шаардна гэдэгт би хадл итгэдэг. Тийм учраас өнөөдрийн тэр одоо 30 жилийн өмнө 40 жилийн өмнө юникорн хийгээд одоо өнөөдрийн тэргүүн баян болсон хүмүүсүүдийн цаг хугацаатай өөрөө хизээч битгий жишээрээ. Өнөөдөр таны бодож байгаа зүйл дэлхийд даяар бодож байгаа. Таны бодож байгаа бичгчээд хэлэх гэжсэн зүйлээ чинь маш хурдтай бичээд хинч хийж чадхаар болсон юм л цаг үе гэж хэлээ. Үндэсний болон олон улсын бүтээлүүдийг өөрийн дурын төхөөрөмжөөс дэлхийн хаанаас ч хизээч уншиж сонсоорой. Эмбүк мэдлэг мэдрэмжийг өнгөлнө. За би таны ажлын байран дээр гарсан анхны өдрүүд рүү очимоор санагдчих байна. Тэр нь яагаад тэгэхээр нэг төсөл дээр ажиллаж байхад жоохон муухай тоо байсан. Тэр нь юу гэхээр одоо сургуулаа төгсөөд хүүхдүүд залуучууд хөдөлмөрийн зах зээлээр гарах хүртэл дунджаар 2.8 жилийн завсар байна. Тэгэхээр тэр бол маш урт хугацаа ажил хийхгүй аваад байна гэсэн үг. Тэгээд одоо Монгол улс бол хүний нөөцийн хямралд орсон байгаа гэдгийг дахин ярихаас өөр арга байхгүй. Гэхдээ тэрийг миний бодлоор одоо та ажлын байран дээр яах бол гэж айдаг байсан гэдэг чинь шүү дээ, тийм. Ерөн зүгээр ажлын байран дээрээ ороод эхний жилүүддээ ямар сэтгэл зүйтэй байх хэрэгтэй юм бэ? Би ч гэсэн яг л бас анх нөгөө
танихгүй сүрэгдэг тийм үү, танихгүй хамт олонд орно гэдэг бол хүний хамгийн том айдас тий. Ер нь тэгэл мэдэхгүй зүйл бол хүнийг дандаа айлгаж идэг. Тэгээ тодорхой хэмжээний хугацааны дараа мэдээд эхлэхийн цагт бол тэр зүйлд бол таалагдж эхэлдэг, тэрийгээ илүү оролдож эхэлдэг ч гэдэм юм. Тэгэхээр яг л эхний хугацаанд бол одоо айцтайгаа орно. За тэгээд эн чинь айц ч мөнхөд хүргэлжлэхгүй шүү дээ. Тэгээд байгууллага болгон тий одоо бүгд л амбицтай бие нэг нухчин дарддаг тийм одоо байгууллага байхгүй. Мэдээж тодорхой хэмжээний өдөр тутмын ажлын одоо юм одоо рутинтэй учраас таныг бүгдээрээ хуучин ингэж тоо кэрлэл ингээл гүйдэх шиг тийм үе байхгүй. Хүн болгон урд хурдтай ажиллаа гэдэг хэнийг ч тоохгүй одоо тий ингээ явах үеч байна. Тэгэхээр яг ажлын байран дээр гараад тодорхой хугацааны дараа бол асуудлыг ойлгоод би энд байх ёстой мó байх ёсгүй мó. За магадгүй би энд байх юм бол юуг төвчих ёстой юм? Юуг одоо үл төвчихгүй одоо үл төвчих ёстой юм гэдэг ч юм уу. Тэгээ юуг нь даган дуурайх юм, юуг нь даган дуурайхгүй юм гэж. Энэ зүйлийг ойлгоно. Тийм учраас нэг ажлын байран дээр гараад ингээл одоо заа гээл гүгээд байх бол тийм чухал биш. Гэхдээ тодорхой хэмжээний хүмүүсүүдийн өмнө за тий би ойлголоо, би сурыг, за би танд яаж туслах уу? Аль болохын чи сүрэг дотор найрсаг байх, эвтэй байх тэр хүмүүсүүдийг одоо айтаа тухтай байлгаж байгаа тодорхой хэмжээний өөртөө тий юм сурах. Энэ зүйлийг л эрэлхийлэх хэрэгтэй гэж боддог. Тэгээ миний хувьд бол яг л ажил дээр гараад би мэдэхгүй юм чинь цээжэд илдэж болохгүй. Чиний тэр одоо сургуультай, ангитай, гэр бүлтэй ямар байсан чинь хамаа байхгүй. Энэ хамт олон дотор бол чи шинко юм чинь би бүхний өмнө кофег зөөнө, баримтууд нөө. Хамгийн гол нь тэр хүмүүсүүдээс би юу одоо хурдан сурч аваад тэр хүмүүст өөрийгөө хүлээн зөвшөөрөх вэ гэдэг дээр л одоо тухайд аль болох санаачлагтай тэгээ захирлыг хэлнэ үү, ахлахныг хэлнэ үү, энд нэг юм цаас илүү гарвал энийг яаж зөв ашиглах уу гэдэг ч юм уу. Ийм бодол сэтгэл зүйтэй л явсан байна. Одоо тухайн ажлын байранд маш хурдан угсаад хэрэгүүлээ тэр дотор хүлээн зөвшөөрөгдөд хэрэгүүлээ тэндээсээ өөрөө кафе авч эхлэхин гутлаа илүү нэг дараагийнхаа ингээд шин боломжууд, шин сорилтуудыг хүлээж авах бэлэн болсон. Тасаа хүлээн зөвшөөрөгдөх гэдээ хэлж штэ тий. Хүн бүхэнд хүлээн зөвшөөрөгдөх гэдэг хэрэгцээ нь аягүй өндөр байдаг байх. Тэгээд гэхдээ ажлын байран дээр та жишээ нь өөрийгөө би хүлээн зөвшөөрөгдөж эхэлж ин да тий миний үг нэг ядаж үг олж эхэлж ин да гэдгийг хэр хугацааны дараа мэдэрсэн, яг ямар үед мэдэрч эхэлсэн? Би нэг 6 сарын дараа нас ер нь бол мэдэрч эхэлсэн. Тэгээд хойд мэдээж 6 сарын дараа чи эхэлнэ. Чамайг ажилд өргөжлүүлэхгүй. Тэг яаж тийм хурдан? Гэхдээ яг хөө тэгээд нөгөө эхлээд миний нөгөө хийжсэн ажил чинь болохоор карт машин програмчлагч байх хэвээр засаал янзлал дэлгүүр ресторан одоо бууз нэг ганцуудад тавиал явж ирсэн байхгүй. Тэгэл тэр үедээ нөгөө аль болох энэ ажуудлын одоо бууз нэг ганцыг янзлсан ч гэсэн энэ талд нэг дэлгүүр өөл ороод та нэг карт машин тавьчаач карт гэдэг чинь юм чухал ингэж тэгэж гэл. Тэгээ энэ нь өөрөө бас нэг тодорхой хэмжээний ингээд нэг санаачлах тий. Хоёрдугаарт тэр нөгөө ажил дээрээ өглөө цагтаа цуглана тий. Орой хүмүүс тарсан ч гэсэн тодорхой хэмжээний юм уу хийгээд үлдэх. За тэгээ байгууллага хамт олноос зохион байгуулж байгаа юм тэтгэвтэй оролцох. Тэгээд бас өөрөө бас тодорхой хэмжээний бас жоохон санаачлах гаргах тий. Захирал дээрээ бас нэг хаяа орчиж байгаа хэрэгтэй. Заавал хуучин хүн байгаад захирал дээр орох албагүй байхгүй. Тухайд бол би бас захирал дээр оролцохгүй захирлаа нэг ийм юм ичвэл зүгээр юм шүү. Энд нэг ийм аа. Тэгээ яг мэдээ захирал бол намайг за яг чи өөрөө мэдээ төвл хий гэл тий. Эсвэл за ойлголоо наа чинь зөв санаа гэдэг ч юм. Тэгэхээр энэ бол нөгөө хүн өөрийгөө илэрхийлэхгүй юм бол хинч чамайг ойлгохгүй байхгүй. Намайг ойлгох хэвээр миний ээж авшиг байх хэвээр гэж ээж ав бол ойлгоно хүүхдээ нүднийх нарцаа сүүлүүдлээс захирлан бол ойлгохгүй ш. Хамт олон ойлгохгүй байхгүй. Илэрхийлэхгүй л бол тий. Тэгэхээр өөрийгөө илэрхийлж явах хэвээр тодорхой хэмжээний тэр байгууллагынхаа төлөө хамт олонныхоо төлөө ботсон сансан зүйлээ хилдэг байх хэвээр. Муу зүйлийг хилдэг байх хэвээр, санаачлаг байгардаг байх хэвээр. Ингэсний дараа бол тэр зүйлүүд нь өөрөө тий тодорхой хэмжээний тэр хүнийг за энэ нэрээ дандаа нэг илүү өгүүлж явдаг гэхээсээ илүүтэйгээр за энэний бас санаачлах зөв шүү. Энэ бас нэг буруу зүйлийг одоо зөв харчдээ шүү ч гэх юм уу. Ийм байж ижил одоо хүлээн зөвшөөрч эхлэх байх. Гэтэ заавал хүлээн зөвшөөрөхдөггүй яг урд ажиллаад жисний сайн хийгээд явдаг ч хүмүүс байдаг. Тэгэхээр энэ бол зөвхөн миний үзэл бодол. Тэгэхээр заавал хүн болгон юм байх албагүй шүү. Тэгээд одоо хүлээн зөвшөөрөгдөх гэж таны асуултанд л хариулахыг чи өөрийнхөө хүлээн зөвшөөрөгдсөн түүхийг ярьж байгаа. Гэтэ яг мэдээж эндээс юу гэж би зүгээр залуус тэлмэр тодорхой цаг хугацаа хичээл зүтгэл хэрэгтэй шүү. Тэгээ анханасаа нөгөө хүлээн зөвшөөрлийг хүсээд эхлэвэл
мэдээж тэр ирэхгүй л гэдэг санааг Тийм. эхлэх гээд байгаа юм тий. За та бол нэг компанид бараг 20 жил ажилласан хүн шүү дээ тий. Багаас нь их хүртлээ ингэ явсан. Голомт банкнд тий. Тэгээ одоо болвол бас хөдөлмөрийн зах зээл дээр та мэдчихэл байгаа turnover гэж ярьдаг орж гардаг зүйл маш их өндөр болсон байгаа тий. Ажил дээр ер нь тогтгоо байцсан гэх юм уу хүүхдүүд, хүмүүс, залуус. Тэгэхээр тэр нэг тууштай байдлыг баг гайхаж байгаа хаа энэ манай дээд үеийнхэн яаж ийм нэг газар 20 жил ажиллаад байгаа юм бэ гэдэг ч юм уу тий. Тэнд ямар сэтгэл зүй байгаа вэ гэдэг дээр. Мэдээж ээж аавын үед бол социализм байсан. За тэр үед бол ямар ч сонголт байхгүй. Сургууль төгсөөл үйлдвэрлэл бүгд явдаг ч гэдэм үү. За энэ нэг гайгүй нүдийн ялгаал. Энэ бас зөв систем байсан юм шиг байна. Гадныхан бол одоо харж байгаа тийм шүү дээ. 10 жилд нь сурч байгаа л гайгүй хүмүүсийн ялгаал өөр ангиуд руу аваад. За нэг ингэсэн. За эднэр бол одоо тэ үйлдвэрлэл гэдэг үйлчлэг рүү гарна ч гэдэг. Подкастын ивент итгэгч Кафе Вирняно. Тэгэхээр энэ өөрөө нөгөө бас яг нэг хүнийг одоо хөдөлмөрийн зах зээл дээр одоо зөв одоо чиглүүлэх бас боломж байсан болов уу гэж би сард. Яг тэрэндээ адилхан социализмын бол бүгдээрээ тэг явцсан. За бидний үед бол арай өөр болсон. Арай чөлөө зах зээл бий болсон. Компаниуд бас нэлээд олон бий болж ирсэн. Тэгээд тэр үед бол хөдөлмөрийн зах зээл дээр гарыг гэсэн ч ажлын байр нь бага байсан байхгүй. Өнөөдрөх шиг энэ олон компаниуд, энэ олон ажлын байр, энэ олон олон улсын төслүүд байхгүй. Өнөөдөр бол Монгол улсад одоо эх 5 жилийн хугацаанд бол жишээ нь 250 мянган хүн одоо ажлын байр руу гарна. Одоо хөдөлмөрийн эдийн засгийн идэвхтэй хөмрөөр. Гэтэл энэний тал хувь нь бидний одоо ээж аав нар тэтгэврт гарч байгаа. Эргээд яг ингээд цэвэр дүнгээрээ харахаар бид нар хөдөлмөрийн зах зээл дээр 110-120 130 мянган хүн л нэмэгдэнэ. Тэг яг таны хэлдгээр өнөөдөр 2.5 жил 4 жилийн хугацаанд хүмүүс гэп авч байгаа. Тэгвэл ингээ бодохоор тэр хүмүүсүүд ч бараг тал хувь нь хөдөлмөрийн зах руу шууд гарахгүй. Тэгэхээр нэг 50-60 мянган хүн гарна. Тэгэд эдийн засаг маш хурдтай дэлж байгаа. Тэгэхээр манай хүн амын одоо эдийн засгийн одоо нийтдээ хүн амын өсөлт бол маш бага хувиар өснө. За нэг үнэхээр бараг те 2-3% хүүгүй л өснө. Гэтэл бид нэр өнөөдөр маш олон одоо ажлын байрны хэрэгцээ, маш олон ингээд зүйл хийх Монгол улсад шаардлага байгаа. Эндээс юу үсэж байгаа нөхөөр маш олон ажлын байр өсөж байгаа. Маш олон сонголтууд бий болж байгаа. Энийгээ дагаад өнөөдөр хүн ажил хайж явах биш, ажил байгууллагууд нь хүний хайж явах гэсэн. Тэгэхээр энэ нөгөө талдаа хүмүүсүүдийг тэр тогтвортой байх боломжийг нь олохгүй байна. Чи тархин одоо талаас нь сонголтууд орж шít. Манай байгууллага ийм өмөртэй тийм юм тайлбар манад ороо манайх юм гоё арга хэмжээ гэдэг ч гэдэг юм. Тэгэхээр энэ бол бас 100% одоо залуучуудыг бас буруутгах болохгүй. Энэ өөрөө бидний одоо энэ ажил олгогч нарын бас тодорхой хэмжээний хүмүүсүүдийг ингэж сэтгэл санааг нь бол нааш цааш нь гүйлгэж байгаа асуудал, өмөрүүлж байгаа асуудал. Хоёр хүмүүс ч гэсэн одоо нэг байран дээрээ тэгж одоо бид нар шиг ингээд удаа тах сонирхолгүй болцсон. Тодорхой хугацаанд түрүүний одоо хоёлын гэлдгээр 3 жилийн дараа, 5 жилийн дараа, 10 жилийн дараа би хаа өнөрөх вэ гэдэг бүгдээрээ зураглал хийдэг болцсон. Тэгээ тэрэндээ ингээд авах хэвээр юм хурдан сураал аваад магадгүй тэр газар таалагдвал үргэлжлэн таалагдахгүй л юм. Ийм л цаг хугацаанд орчиж байгаа. Тэгэхээр энэ хугацаанд бол байгаа хүмүүст бол одоо нөгөө илүү тууштай гэхээс илүүтэйгээр тэр байгууллагатай оролцоотой байх хэрэгтэй шүү. Тэр байгууллагын эдис болсон бол түүхтэй байх хэрэгтэй шүү. Та 5 жил болж болно, 2 жил болж болно. Над чиг 20 жил бай гэж би тушаахгүй, би хүсэхгүй. Харин 3 жилийн хугацаанд би энэ байгууллагт ийм зүйл хийсэн, энэ байгууллага ингэж эхлэхэд нь би ийм түүхийг, ийм өөрчлөлтийг хийж чадсан юм а. Энэ баг хамт олонд байсан юм а гэдэг энэ зүйл чиний энэ олон өрсөлдөөнтэй, энэ олон одоо ирээдүйн чиг хандлах хурдтай өсөж байгаа газар зүгээр нэг урсдаг ус байгаагүй шүү гэдгийг харуулах хамгийн том одоо дипломчин тий одоо тэр ирээдүйд үзүүлэх намтар түүхчин болно. Тэгэхээр тууштай байна гэхээс илүүтэйгээр одоо бол илүү бүтээлттэй тэр байгууллагад оролцоотой байх нь чухал шүү гэж хэлмээр байна. Тэгээд яг мэдээж тууштай байна гэдэг зүйл бол дандаа одоо туршлага хоригдлогдож идэг. Тэрний араас чамайг хинж тий хаанаас ч зогсон чи цохилтыг бол аваад унахааргүй тийм хүчтэй болж идэг. Тийм учраас тууштай байна гэдэг нь илүү чи өөртөө л одоо хүчтэй чадвартай туршлагатай болж байгаа л хэлбэр шүү л гэж хэлнэ. Яг цаг хугацаа гэхээс илүү өөр хэмжүүшүүл гэж тий. За таныг
Ер нь шаркуудыг бид нар шарк гэдгээр нь яриад сурцсан байдаг. Угаасаа тань одоо ч гэсэн тэгэл хүмүүс ярьдаг л ах тий. Батар шарка гэдэг ч юм уу. За бид яг хөө бизнес хийж байгаа эхэлж байгаа ч юм уу ер нь хэн бүхэнд нэг юм бодол байдаг л гэж би бодож байна. Тэр нь хөрөнгө оруулагч нараас ээж хөрөнгө оруулалт авах уу гэл те. Тэр нь яг хөө жоохон хиллэг нь буураагаад байна л да. Би яаж мөнгөтэй болох вэ? Одоо мөнгөтэй хүнд хэрхэн санаагаа ойлгуулах вэ гэдэг ч юм те. Тэгэхээр та зүгээр хүмүүсээс юуг нь хардیں۔ Ямар хандлагыг нь хардیں۔ Одоо жишээ нь хөрөнгө оруулахтаа ч юм уу тэр шарк байхдаа ямар хүмүүст илүү хөрөнгө оруулах хандлагатай байдığım бэ? Би хөрөнгө оруулагчтай таалагдахын тулд ямар хүн байх хэрэгтэй юм бэ? Тэр бизнестэй яаж ханддаг байх хэрэгтэй? Яг ер нь бизнест бол худлаа ярьдаг хүн одоо бас маш чухал. Мэдсээр байхад худлаа яриад байдаг. Тодорхой хэмжээний юу юуг л төрүүлэл мөнгө л авах гэдэг ч юм уу тий. Хоёрдугаарт эсвэл тэр бизнесийнхаа бусдад юу өгж байгаа тий би өөрөө тэрэндээ хэр дуртай байгаа гэдгийг мэдээгүй. Харин би ямар машинд дуртай юм, хаана амьдрах дуртай юм гэдгээ түрүүн тавиад байдаг. Бизнес гэдэг бол бусдын өмнө хариуцлага хүлээж байгаа. Ажилтнуудынхаа өмнө хариуцлага хүлээж байгаа. Хөрөнгө оруулагчдын өмнө хариуцлага хүлээж байгаа тий. Одоо магадгүй тэр худалдаа авахчийнхаа өмнө хариуцлага хүлээж байгаа. Тэр энийг ойлгохгүйгээр маш хурдан хугацаанд баяжих гад. Маш хурдан хугацаанд эхлээд өөрийнхөө асуудлыг шийдэх гээд байдаг. Тим хүмүүст би бол дургүй гэдэг юм уу. Одоо хөрөнгө оруулах сонирхолтой. Тэгээд эцэст нь бол ер нь бол уснаас хойроо гарах гэсэн хүн бол дандаа тий. Тэр баг хамт олонны хүн байдаг. Уснаас хойроо гарах гэсэн хүмүүс маш их байдаг. Асуудал гарвал би ингээд хойроо гарчихна. Энийг нь нэлчихнэ. Амжилттай бол би ингээд хамт зөөгдчихнэ гэдэг юм. Тэгэхээр багаар ажилтгүй асуудлыг тий дандаа ингэж өөрөө хойроо гарах арга замыг хайдаг. Ийм хүмүүс бол бизнес хийхэд бол амжилт олох бол хэцүү байх гэж би боддог. Эрсдэл авдаггүй хэрнээ шагналыг авах гэдэг. Тий, тэгээд мэдээж мөнгө гэдэг чинь тий дандаа хариуцлага явж байдаг. Тэг мөнгө авж байгаа өгж байгаа бол хариуцлага авах юмсрахгүй бол болохгүй л гэж боддоо штэ. Тий таны нөгөө мэдсээрээ худлаа ярина гэдгийг сая бодсон чинь түрээд яг хөө ихэнх хүмүүс ингээд хуур чадна гэж бас боддог гэж магадгүй юм шиг байна. Тэг гэвчиг энэ захирлууд ч юм бол хүнтэй харилцах харилцааны баг мэрэгчлэнүүд байгаа шүү дээ тий. Үйл хөдлөл царай хувирал харц гээл одоо баг л унших байх. Сэтгэл зүйч болчт юм уу яа тий. Бас жоохон анзаарна шүү дээ. Тэгээд ер нь яг нөгөө худлаа ярих гэдэг нь мэдээж бичих судлаа ярина шүү дээ. Тэр наатандаа өнөө ярьдаг ч юм яах вэ. Хортой хоргол гэж асуудал байгаа тий. Хортой худлаа ярьж байгаа зүйл бол нэг худлаа ярина. Дахиад нөгөө асуудлаа залруулах гэж хоёр худлаа ярина. За ингээ 2 дахь 4 болгон 4 8 болгон. Тэгээ энэ бол өөрөө маш хортой. Тэг ингээд цаашаа үргэлжлэх тусмаа бол ингээд түрийг нь хомруулж идэг. Тийм учраас анханаас нь чадахгүй бол чадахгүй айлх хэвээр, ойлгохгүй бол ойлгохгүй айлх хэвээр тий. Подкастын ивент тэтгэгч Европын холбооны стандартыг бүрэн хангасан Монгол орны онгон тагшин байгалийн эрдэс тус Via Millenia. Тэгээд нэг нөгөө тэрийг шийдэх гэж хайдаг, зүтгэдэг хүсэл эрмэлзэл байхад бол заавал худлаа хэрэггүй байхгүй. Хүн бол нөх одоо тэр хүний ингээл маш олон жилийн туршлага, ийм одоо зузаан бизнес планаас илүүтэйгээр тий ийм л би зүйл хийх гэсэн юм а мэдэхгүй байна. Гэхдээ миний гар нь орог юм байна гэдэг юм бариад ирэхэд илүү ихтгэл өмчлөлт төрнө. Гой санаа байна. За таны саяны Shark гэдгээс үндслээ тий. Shark Tank-аас үндслээд хууль руу холбоё гэж би бодож байна. Хууль руугаа таны орчуулсан. Тэр нь юу гэхээр хачин санагдсан ч оролц гэдэг хууль юуны тухай вэ? Гэхээр одоо жишээ нь хүн нөгөө мэддгүй юм а болохгүй гэж боддог энэ тухай байгаа тий. Одоо энэ дэр кассетны дэлгүүрийн захирлаас эхэлдэг тий. Дэлгүүр нь үнэтэй, битүү хүнтэй. Тэгээ ингээд өөрийгөө бол маш их амжилттай үргэлжлүүлээд ч амжилтанд явна. Хүрн одоо хിവэрэ байна гэж бодсон хүмүүс хөгжим дуртай байсан цагт би бол амжилттай байна. Гэвчиг дижитал одоо мьюзик дууны платформуд гараад ирсэн. Тэгээ тэр үед бол дампуурсан тий. За ингээд олон жишээ гарч байгаа. За мэдгүй юмнасаа бүтгүү гэж боддог гэдэг дээр та бол Shark байхдаа олон мэдгүй бизнестэй хөрөнгө оруулсан байгаа тий. Тэгэхээр тэрэн дээр одоо та энэ хуйлтайгаа санал нийлж байгаа мó нийлэхгүй байгаа мó гэдэг дээр. Энэ хуулийн дээр нэг хоёр юм одоо бас нэг санаа байдаг. Яг мэдээж хүн мэдгүй зүйлээ шууд нэг хамгаалтай инстинкттэй гэдэг юм уу? Антин штэ бид нар чинь тийм.
амьтанд хүрэхээр аруулцдаг хамгаалтын инстинктэд. Тэгэхээр мэдгүй зүйл дээр яг л адилхан тарих одоо бас тэр одоо мэдгүй зүйлийг хүлээж авахаас шууд татгалзаж эхэлт юм шүү. Тэгээ энэ дээр бол гол юм бас нэг санаа нь бол тэр мэдгүй гэл эхлэхээр эсвэл өөрт нь таалагдахгүй гэдэг юм уу ийм зүйл гараад ирэхээр мэдхийч үстдэггүй тэрийг буруу гэдгийг нотлохын тулд маш олон зүйлийг ингэж хайж эхэлдэг. А гэхдээ миний үнэт зүйл одоо тий одоо энэ туршлага гэдэг юм уу тэр баримталж байгаа зарчим байгаа. Гэтэл эндээс шинэ одоо тэр Shark Tank дээр ч гэдэг юм шинэ төсөл ороод ирлээ. Гэхдээ би мэдэхгүй. Гэхдээ сонирхолтой байж болно. Тэгэхээр би энийг одоо хамгаалахын тулд шууд няцаагаа дундгаасан бол би магадгүй тэр маш амжилттай unicorn болчих бизнесийг алдах гэсэн байна. Тэгэхээр энэ дээр нэг юм гардаг нь юу гэхээр та тий тодорхой зүйлүүдийг ингээд одоо үн цөлөөж хадгалах хэвээр тэр үнийг ч хадгалах хэвээр тэр бизнесийг. Тэгэхээр одоо хүлээж аваад гэдэг юм уу тэр зүйлийг хийлгээд тэгээд болоогүй бол тэр би яа миний бодож исэн зүйл зөвштэй гэдэг юм уу. Магадгүй амжилттай болох юм бол одоо тэгэхээр яг нөгөө Shark Tank дээр бол мэдгүй зүйлдээ бити хөрөнгө оруул гэж би аягүй их ярьдаг. Тэгээ өөрөө мэдгүй зүйлдээ зөндөө хөрөнгө оруулсан. Тэгээд гэхдээ одоо бодоход бол энэ номны хууль байсан юм байна. Би мэдгүй зүйлээ мэдхийг оролцсон юм байна. Тодорхой хэмжээний би тэр мэдхгүй ч гэсэн хөрөнгө оруулж болохгүй гэсэнийхээ эсрэг хөрөнгө оруулаад тэр хүмүүсүүдтэй алдаа оноог нь ойлгоод тий одоо тэгээд ганц нэг амжилттай явж байгаа юм байгаа. Тэгээ алдаанууд нь ч байгаа. Тэгэхээр хүн болгон тэр мэдхгүй зүйлээс цухтаад байж өрсөн оролдохгүй. Энэ дээр одоо хачин санагдсан ч гэсэн оролт гэдэг ийм одоо юу хэсэг байхгүй. Одоо ингээд за Стивен Бартлетт одоо өөрөө бол баг за хүмүүс айж байгаа юм чинь би айж байгаа юм чинь энэ бол яг бизнестэй амжилттай болох бизнес юм байна гэж зориглол эхлүүлж байгаа шүү дээ тийм. Тийм эсэргээрээ сэтгэж байгаа гэх юм уу. Энэ хүмүүс эсэргүүцэж байгаа юм чинь би ингээд хийх юм бол энэ амжилттай болно гэдэг энэ хуулийн дагуу л ярьж байгаа юм л да. Хүмүүс мэдхгүй зүйлээс айж ийн буруу гэж батлах гад байна гэдэг шиг. Та ажлын байран дээр мэдхгүй зүйлтэйгээ маш олон таарна тийм үү хүн. Амьдралынхаа туршид таарна яадлаа да. Тийм өдөр болгон таарна цаг тутамж таарч магадгүй. Тэр үедээ яаж даван туулд юм бэ? Одоо дахиад та дотроо мэдэхгүй учраас айгаал хамгаалал тий. За энийг баг хийхгүй байх хүчнээ шалтгаан хүн чинь гаргаал тавина штэ тэр ажлыг хэцүү ажлыг. Тэр үедээ яаж өөрийгөө зоригжуулт юм? Би энийг хийх ёстой шүү гэдэг. Тэр нь залуус ингээл нөгөө шантарчдаг штэ тий. Нөгөө түрүүний өөрөө чирдэг дээр энэ нөгөө хөгжмийн дэлгүүрээ ийдсэн амжилттай явжсан хөгжмийн дэлгүүрээ ийдсэн нэг л юм дээр итгэсэн байхгүй. Тэр хүний одоо бизнесийн барьж исэн философи гэдэг юм итгэл бол үн зүв байсан. Юу гэхээр хүн бол хөгжмөөс хизээч байдаггүй. Хүн бол хөгжмөнд хүргэлж насан туршдаа хизээч одоо туртай байна гэдэг. Энэ тийм учраас миний бизнес бол хүргэлж байна л гэдэг юмсэн. Гэхдээ мань хүн бол тэр дэлгүүрт нь хүн пянз авах гэж, диск авах гэж тэгж ойчрлж тэр цагийг үрхийг дуртай байна гэж бодсон. Хүн бол юунд дуртай байсан бэ гэхээр хөгжим сонсохыг л дуртай байсан. Түүнээс тэр дэлгүүр мүлгүүрээ бол одоо бид нар ч гэсэн ингээл те банкн дээр ч ойчрлахыг хүсэхгүй зү тэ. Тэгэхээр тэр өөрчлөлтийг мань хүн бол хүлээж аваагүй. Ингээд одоо Apple одоо юу гэдэг одоо платформ гаргаад ингээд 2003 оноос ингээд хөгжим болвол хэдхэн гоног дараад хаанаас сонсч болдог, хаанаас ч худалдаж авч болдог гэдэг юм гаргах гэсэн. Тэгэхэд бол мань хүн ахаал өөрийгөө зөвтгсөн. Яагаад гэвэл энэ бол зохиогч ирэх мэрх бла 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 гэл те хүлээж авахгүйсэн. Ингээд хэсэг хугацааны дараа бол өссөн үсээг нөхөр бол дампуурхат дээр үзүүлсэн. Тэгэхээр энэ өөрөө хамгийн гол алдаа нь бол тэр нөгөө өөрчлөлтийг хүлээж авах байхгүй. Тэгэхээр би бол яг л адилхан. Би анх банкнд орохдоо юу гэж мэдэхгүй орсон. За ингээд 20 жил болсон. Би одоо өнөөдөр хүртэл би одоо ганц одоо нэг ноу хау гэх юм бол хүн мэдэхгүй зүйлээсээ айхаасаа илүүтэй мэддэг хүнээс нь асуух, мэддэг хүмүүстэй нь хамт байх, тий? Мэддэг хүнийх нь үгийг илүүтэйг сонсоод тэгээд үнэхээр та шийдвэр гаргах хэрэгтэй юм уу? Тэр хүн шийдвэр гаргах хэрэгтэй юм уу? Тэгвэл би шийдвэр гаргах хэрэгтэй бол мэдхгүй зүйлээ тэр хүний дийлэг санаа бодыг сонсож байгаа шийдвэр гаргадаг байсан. Энэ зүйл маань миний одоо бас өнөөдрийг хүртэл явж байгаа нэг ноу хау нууц гэж би бол боддог. Тийм учраас би яг одоо ч гэсэн ажлын байран дээрээ дандаа залуучуудтайгаа хамт сууж агаад тэр хүмүүсүүдийн үгийг маш их сонсхийг хичээдэг. Юу гэж би ингэж бодож ийн ийм байх хэвээр би 20 жилийн түүхтэй би ийм туршлагатай.
Ерөөсөө тэр нөгөө нэг үзэл баримтлаас гарч чаддаггүй хүмүүс бол өөрчлөлтийг ерөөсөө хүлээж авдаггүй. Тийм компани бол хол явдаггүй. Тэгэхээр би бол ганц л юм мэддэг. Би бол бүхнийг мэддэг. Би бүр асар жоох юм мэддэг. Харин миний өмнө сууж байгаа 21-тэй залуу асар их юм мэддэг гэдэгт би бол үргэлж итгэдэг. Тийм учраас би өнөөдөр миний боловсруулах гэж байгаа 3 цаг, 3 өдөр, 3 сар ноцолдох ажлыг энэ залуу 3 хоногийн дотор магадгүй 3 секундын дотор ч хийх чадвартай гэдэгт итгэдэг учраас тэр хүмүүсүүдийг аль болох сонсч, тэр хүмүүсүүдийн санаа зөвлөмжийг авах. Тэгээд тэдэнд боломжийг нь олгоод өөрөө асар жижигхэн одоо тохируулга гэдэг юм уу те. Тийм зүйлийг хийж явдаг. Тэгээд одоо ч гэсэн яг ажил дээр байнга л энийг баримталдаг. Тийм. Цаг байгаа учраас би таны сүүлийн амьдралын карьер руу асууя л та тий. Сүүлийн амьдралын карьер амар болчихсон шүү дээ. Амьдралын сүүлийн үеийн карьер. За уучлаарай үзэгчтэй. Тэгээд үзэгчдээс уучлаа, танаас бас уучлаа. Баярлалаа. Бадрал цахилыг бол мэдээж голомтын гүйцэтгэх захирлын орлогч байсан. Тэг маш олон жил бас байсан гэдэг хүмүүс мэдчихэж байгаа. Бараг танаар голомт банкыг төсөөлдөг байсан ч хүмүүс олон байх мэдээж. Тийм нөлөөлөгч байсан учраас тэгэхээр байсан жоох нөлөөлөгч учраас яг миний зөв гайхаж байгаа юм гэх юм бол 20 жилийн газар ажилласан тэр компани эдис байж байгаад хувийн юм эхлүүлж байгаа. Үнэт санхүүгийн нэгдэл бол одоо бага айгу эрчтэд хэлж байгаа. Тэгээ сүүлийн үед ажиглаад байгаа би. Нэлээд эрчтэд хэлж байгаа, үйл ажиллагаа хэлж байгаа. Гэтэ та мэдээж яг зүгээр сошиал хаягуудаараа бас бичсэн байсан. Гэтэ тэрийг уншаагүй хүн ч юм уу те. Та яага хувийнхаа амийг хийх шийдвэр гаргачваа. Нөгөө урсгал усан дотор урсаад явах уу, урсгалыг сүрхүүл гэдэг асуудал. Гэтэ би урсгалыг сүрхийн тулд дасгал сургалт хэрэгтэй. Подкастын ивент итгэгч 20 жилийн турш таны гэр бүлийн итгэлтэй сонголт байсаар ирсэн шин сонголт тавилгын их дэлгүүр. Би тодорхой хэмжээний одоо усан сайн сэлдэг байх хэрэгтэй тий, тренинг хэрэгтэй. Тэгэхээр миний амьдралд бол 20 жил надад бол маш сайн сургалтанд би суусан. Нөгөө талдаа тэр байгууллагынхаа одоо олон зүйлүүдийг би одоо өөрчлөхийн төлөө ажилласан. Тэгээ эндээ мэдээж тодорхой хэмжээний итгэл авсан. Ингээд миний хувьд бол бусдад тий ийм боломж байгаа шүү. Ийм зүйл хийж болно шүү. Тэгээ магадгүй одоо тодорхой хэмжээний энэ санаа бодол үзэл нийлсэн залуучууд хийх ёстой маа гэдгийг тэр бодол байсан. Тэгээд хүн бол одоо тоогооч бол насан туршдаа галтгоонд байхыг хүсдэггүй тий. Нэг өдөр ресторанта болно л гэдэгтэй адилхан. Миний хувьд ч гэсэн нэг л өдөр одоо өөрийн гэсэн санхүүгийн компанитай болно гэсэн мөрөөдөл байсан. Тэрийг хизээвэ гэдэгт л би өөрийгөө маш олон жил бэлдсэн. Тэгээд одоо сүүлд нь бол өссөн эн чинь нэг өдөр гинт босол за одоо би байгууллагаас гарлаа гээгөө. Тодорхой хугацаанд мэдээж удирдлагатайгаа одоо туцтайгаа офиц эзэмштэйгээ ярьж байгаа л шийдээд ингээ гарсан. Тэгээ энэ бол бас зөв алхам болсон байх гэдэгт одоо цаг хугацаа харуулна. Тэгээд нөгөө талдаа юу вэ гэхээр хуучин бол ингээд гоё одоо тогтсон систем дотор хүн ингээд яваад иж болно. Гэтэ өнөөдөр миний эдис чинь үхэн штэ. Би ингээд тогтсон урсгалаар байна. Бид нэр өнөөдөр стресс авах хэрэгтэй байхгүй. Тодорхой хэмжээний мэдээж асар их стресстэй ажиллаж байсан ч гэсэн өшөө стресс авах хэрэгтэй. Өшөө их өөрийгөө сэргээх, өшөө өөрийгөө үд тус руу дүүрэх хэрэгтэй. Тийм учраас би бол за одоо өөрийгөө яг үд тусанд дүүрэх хэрэгтэй. Одоо бадарлаа хэд их одоо монотоны болох гэдэг шүү гэдэг ч юм уу. Тухтай бүсд орж шүү гэдэг. Тэгээд өөрийгөө чаленжлахаар ингээд дараагийн одоо цамл руугаа орсон. Одоо бол өдөр болгон чаленжид, өдөр болгон одоо сонирхолтой тэгээ маш олон ингээд зүйлүүдийг өдөр болгон бодож хийх ийм одоо сонирхолтой цаг үе дээр байх. Би бас нэг зүйлийг асуумаар байсан. Тэр нь одоо ингээд залуучууд чинь тэгдэж штэ би хүний дор ажиллаж чадахгүй. Өөрийнхөө бизнес хийх нэ гэлтэй. Одоо бадрангуул гэж хэл. Тийм даа. Ингээд айгүй бадрангуй байгаа ихэнх нь би хүний дор ажиллах одоо ингээл бизнесээ хийгээл чухмал компани эзэн болоод ч юм уу захирал болоод явмаар байна гэдэг ч юм уу те. Гэвчиг тэнд одоо бидний мэдхгүй төсөөлөөгүй те бизнесийг зориглоод эхлүүлэхэд нэг сэтгэл зүйн маш олон танд ингээ өдөр болгон зүйлээ тулгарч чинь гэж байгаа шүү дээ. Ихэнх үеийн таны сэтгэл зүй ямар өсөө юу болоод байна гэл бодсон цаг үе зөндөө байсан баг тийм. Энийг тэр албар руу, энийг тэр газар руу, энийг тэр хилцс рүү явуул, энийг асуудлыг шийдгэдэг байсан бол надад өөрөө тийм хилцсэнийг шалга 5-10 үнэтэй эхэлнэ. Тэгээд
мэдээж тэр хүмүүс маань бүгднийг миний тархинд бодож байгаа, миний тэр вижн алсын хараа бас бүгдээрээ 100 ойлгох хэрэгтэй. Тэрийг ойлгож амжаагүй. Тэгэхээр тодорхой хэмжээний хугацаанд оролцоод ингээд явна. Тэгэхээр бизнес хийхэд бол угаасаа хүсэл эрмэлзэл одоо тэр гал одоо цог одоо бадрангуй байх хэрэгтэй. Гэтэ бадрангуй байлаа гэд тэ байрандаа бууж чаддаг байх хэрэгтэй. Тийм учраас би ч гэсэн 25 6 та 24 төд анх компани байгуулаад ингээл бадрангуй эхэлж байсан ажлынхаа аж ахуй. Гэхдээ тэр нь бол хүний туршлага, мэдлэг, за эргүүлээд сэтгэл зүй бол асар чухал юм бэл. Тэгээ би бол одоо бол ганц л юм боддог. Хүнийг боддог, хүний төлөө хариуцлага хүлээж чадаагүй цагт хизээч би хүн өдөртөж чадахгүй юм л. Хизээч би өдөртөгч болоод тий тэр зүйлийг ингэж амжилттай чадахгүй мэн гэж боддог. Тийм учраас залуу байж болно, бадрангуй байж болно. Гэхдээ хүний өмнөөс хариуцлага хүлээх чадвар чинь бэлэн болсон уу? Тэ? Та бусдын төлөө өөрийгөө золих ийм сэтгэл зүй чинь бэлэн болсон уу гэдгийг л бодох хэрэгтэй. Ягаад тэгэхээр өдрөөс өдөр цалингаа тавих, өдөр болгон асуудлуудыг шийдвэрлэх те. Энд чинь маш их хэмжээний дарамт. Хүн бол яадаг гэхээр мөнгө олохоо л төрүүлж чаддаг. Өнөөдрийн үүднээс ахуулаад би энэ үүдний альчуураа, энэ нойлын цаасаа яаж авч чадах вэ? Энэ төрөөс мөнгө яаж төлөх вэ гэдгийг хүмүүс ерөөсөө дээр үед манай нэг одоо дарга банкнд одоо захирал одоо болтол байгаа л манай гомбол дээр хэлчихсэн. Хамгийн анх бадрангуй бас тэг залуудаа тэгэл бизнесийн одоо шинэ зах зээлийн үе эхлэхэд л дарга болох гол гарсан гэж тэр юм байгуулсан. Тэгэл гадаанаа нэг жигүүлээ одоо нэг орс машин тавьсан. Тэгээ нэг офструс зүүдэндээ нарийн бичгтэй өөрөө нэг ажилтан баг. Тэгэхээр хүн бол нөгөө ингэж л нөгөө эхэлсэн гэдэг шиг. Хүн бол харахтаа бол юу гэж боддог гэхээр тэр захирлын өрөөг л хараад байдаг байхгүй. Тэр одоо тэр хүний одоо тэр шийдвэр гаргаж байгаа энэ тэнд явж байгааг л хараад байдаг. Гэтэл тэр хүний цаана асар олон тий хариуцлага зовлон одоо ингээд дарамт байгаа шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэрний дараа бол бизнес хийх хэрэгтэй шүү. Тодорхой хэмжээний тэгээд туршлага хэрэгтэй шүү л гэж хэлэн дээ. Та сая ярианундаа хэлж байна. Миний алсын харааг одоохондоо ойлгоогүй тийм үед нь тэг ингээд хүмүүстэй ажиллах болж байгаа. Тэрийг ойлгуулах хэрэгтэй гэл. Ажлын байран дээр захиралтайгаа яг ингээд захирал ажилтаа хоёр ер нь их ойлголцдгоо. Тэг бүх цаг үед л нэг юм одоо юу гэдэг нь захирлаа дандаа буруу муулдаг ч юм уу, буруугаар боддог ч юм, буруутгадаг ч юм уу. За ийм юм түгээмэл заяа, түгээмэл, маш түгээмэл үдчихэж байгаа хүмүүс үндсэн тийм байгаа. Манай удирдлага болохгүй гэдэг ч юм тийм. Тэгэнгүүт зарим хүмүүс би яагаад компанийнхаа алсын харааг ойлгох хэрэгтэй гэдэг ч юм уу, удирдахчийнхаа тэр хүрх гээд байгаа юм ин ойлгох хэрэгтэй юм. Би зүгээр урдах ажиллаа хийж ивэл болох юм шүү гэдэг ч юм уу, иймэрхүү сэтгэлзүйтэй байдаг. Тэгээд энэ нэг ойлголтын зөрүүг яах ёстой юм бэ одоо? Ажилтан хүн тантай адилхан алсын харааг харах хэрэгтэй юм уу? Яаж та харуулах юм? Яг нөгөө байгууллагынхаа алсын хараатай өөрийнхөө одоо алсын хараа үн цөлөө нэгтгэсэн хоол явдгаа гэдэл хүний нөөцийнхэн болгоо ярьдаг. Үнэн л дээ. Гэтэ өнөөдөр тэр цаг үе маань бас яг зөв байгаа анх уугүй. Бидний үед тэр нь ажиллаж исэн сүв. Бидний ээж аав үед бол бүр ажиллаж исэн лооцонгор. Бүх юмыг л улсын төлөө гэдэг лооцонгор. Одоо бол бид нэг ингээд би бол ийм алсын хараа тийм. Гэтэ тэрийг бол ойлгуулахгүй ажиллана гэдэг бол зүгээр л хөлөг онгоцтой далаа дээр баахан одоо сэлүүрчтэй хаашаа сэлүүрдэх юм мэдэхгүй, ходоо сэлүүрдэх юм зогсгон мэдэхгүй байгаатай л яг адилхан. Тэгэхээр энэ бол хэрэгтэй зүйл. Тэгвэл энийг хүчилж болохгүй. Энийг тэр хүний үнэт зүйл, хувь хүний алсын хараа тий энэ зүйлийг үл ойшон энэний төлөө зүтг гэдэг юм шаардлага тавьж болохгүй л гэж би боддог. Тийм учраас нөгөө саяхан бас манай сторийн дээр арайч намайг таглааг байсан гэхдээ тавьсан байсан. Захирал бид нэг хөлөг онгоцсон дээр нэг завин дээр гарсан ч гэдэг л өөдөө тэгсэн чинь захирлын хөлөг зав гэсэн чинь амар яах тэгсэн чинь минийх гэсэн чинь нэг сал байдаг гэдэг тийм зураг байсан. Хүмүүс бол ингээ хоёр талаас боддог. Гэхдээ ажилтны ас илүүтэйгээр баг захирал нь салан дээр явдаг байхгүй болно. Тэр чинь тэр хүнийгаа ингээд аюулгүй сайн авч явах тийм нийгэмд бас идэвхтэй оролцоотой ингээд явах ингэж бодож явдаг. Тийм учраас ажилтнууд маань бас ойлгох хэрэгтэй шүү. Дарах чинь тийм яахтан дээр ингээд аймаг ингээд шампань морил канонд гарч явдаг юм байдгүй. Харин ч тэр захирал чи илүү тэр нэг салаа засаал улмал хурдан салаа яахт болох гэж хэлдэг. Тийм учраас хоёулаа салаа засах хэрэгтэй. Хоёулаа нэг салан дээр байгаа. Завь боли одоо бүр ингээд автхан модон дээр явж байгаа.
Тийм учраас тэр үн зүйл одоо алсын хараа гэдэг зүйлийг бол ойлгуулна гэдэг бол би 2 жилийн дараа хаана хүрэх юм бэ та нарыг? Би та нарын амьдралд яаж нөлөөлөх юм? Би чамд яаж туслах юм? Чи эндээс юу сурах юм? Энэ зүйлээ ойлгуулахыг л хэлэх хэрэгтэй. Түүнээс би 10 жилийн дараа энэ том группийн захирал болно. Би 5 жилийн дараа ийм амжилттай явна гэдгийг яриад байх бол тэр хүн дэргүй. Харин тэр хүнд би юу өгөх гэж байгаа юм? Хэдүүлээ хаана хүрэх гэж байгаа юм? Тэгээ хоёулаа хамт биенээсээ ур чадвараа хамтдаа нийлүүлээд би таны амьдралд, та миний амьдралд яаж нийлүүлэх юм бэ гэдгийг л маш сайн ойлгох хэрэгтэй. Бид нэр стратеги бичдэг, төлөвлөдөг, алсын хараагаа гаргадаг. Тэгтээ тэр нь байгууллагын лооцсон болгоод ингээд тавьчихдаг. Эсвэл нэг стратеги биччихээ тэрийг зөрчлүүд нь батлаад шургуулган дотроо хийчихдэг. Гэтэ байгууллагаараа сууж байгаа манай компани 3 сарын дараа юу гэх юм, дараа сард юу гүйцэтгэсэн байх гэдгээ ойлгуулдаг. Энэ бол асар буруу зүйл. Энэ бол стратеги биш, энэ бол төлөвлөгөө биш. Алсын хараа биш. Тэгэхээр энэ зүйлийг л хүмүүстэйгээ маш сайн сууж байгаа л хийгээл тэгэл хамтдаа нэг салан дээр байгаа шүү. За яг хөө бас эндээс сая зөндөө гоё санаа гарсан дээр би залуусыг ажлын ярилцлаганд орохдоо өөртөөс нь дандаа зүгээр хүний нөөц асуух хэрэгтэй юм шиг бодоод байдаг. Гэхдээ эргээд одоо таны хэлээр те энэ компани хаашаа зорж байгаа юм бэ? Одоо юу гэдэг салбартаа ямар үр нөлөө өгөх гэж байгаа юм бэ гэж асууж бас болно үсттэй те. Тэгж асуугаасаа гэж би боддоо шүү дээ. Бараг компаниа ингэ шалгаагаасаа те надад юу өгөх юм би юу сурах юм бэ гэж. Би бол бас яг тэгж л асуудаг шүү дээ. Ер нь яг зүгээр хаанаас мэдээлэл авсан? Манай компанийг судалсан уу? Подкастын хамтрагч ертөнцийг таних хөтөч Nepco. Хүмүүс бол би танай вебсайтыг орж харсан гэсэн ийм компаниудтай ийм хүмүүс байгаа юм байна. Зарим нь бол би тэгэл тэндээс хараад зараад ирсэн гэдэг ч юм уу. Тэгэхээр хүн өөрөө тэндээс бол асар их харагддаг. Хүн айлд орох гэж байгаа. Тэр айлд амьдрах гэж байгаа бол тэр айлыг судлах хэрэгтэй үстэй тий. Тэгэхээр судлаагүй байна гэдэг бол нэг айхтар би тэр хүмүүст нэх үнцэнтэй биш юм байна. Тэр хүн ч гэсэн бид нартэй нэх үнцүүлээ нэгтгэхэд хол явахгүй юм байна гэдэгт бол би жоохон одоо итгэдэг. Харин тэрний оронд мэдхгүй ч гэсэн би одоо яг үндэ сэтгэл зүгээр сурсаа. Гэхдээ танаа ингээмийг харсан, танаа ингээд үзсэн тэгсэн танаа байгууллага зар байсан би тэгээд чадах болов уу хүрээд тэрлээ. Тэг ийм байгуул би тэгтээ тэр одоо үн цаас масаж мэдэхгүй шүү. Ингээд ирж байгаа юм бол одоо маш чухал одоо тэр одоо байгууллагын төлөө сонирхол хүслээ нийлүүлээд ирж гин гэдэгт бол хамгийн ихний зүйлийг хийсэн гэдэг утгаар нь би бол илүү авахыг хүчээдэг. Тэгэхээр хүмүүс бас одоо сургууль төгсөөд одоо яг ажлын байр хийж байгаа залуучуудтай ч гэсэн хэлэхэд орох гэж байгаа айлаа шалгаарай, судлаарай, тэр байгууллага үзээрэй, хараарай. Энийхээ дараа тэр байгууллагад ороод тэр байгууллагын хаана нь би юу хийх хүсэл сонирхолтой байгаа юм бэ гэдгийг бодоорой. Тэгээд ажил дээр очиод ярьцлаганд орвол илүү очковтой байх та. Очкоо гэж ярьдаг шүү те. Ингээд дээр үеийнх нь мэддэг. Тий. Насаа мэддэг лээ да. Нэг зүйл байгаа. Тэр нь яг энэ номыг зөндөл би тэгэд ярьж л байгаа л да. Энэ гүйцэтгэх захирал өдрийн тэмдэглэл гэдэг номыг гүйцэтгэх захирал унших хэрэгтэй гэж ойлгоод байгаа байж магадгүй хүмүүс нэрнээс нь. Энэ бол гүйцэтгэх захирал болцсон байна унших хэрэгтэй ном ерөөсөө биш те. Номон дээр бол ингээл тасралтгүй суралцах тухай л гэж би бэл. Энэ номыг уншаад тэгж үзв бүхэлдэн уншаад тэгж бодож байгаа хүмүүс маань бас энэ бүх номын дэлгүүрүүдээр авч болно. Эм-бүкээс аудио хэлбэрээр сонсож болно. Номоо ямар ч байсан уншаарай. Эндээс үнслээ би юу асууж байгаа гэхээр ямар ч амжилттай явсан хүн нэг юм тасралтгүй суралцж байгаа гэдэг ганцхан л чанартай байдаг байх. Бараг нэгдэх байх. Тийм ингээ адилхан байх байх тэр нь. Гэхдээ одоо та зүгээр шууд би таны залуус тип өгөөч гэх гээд байхгүй. Та яаж тасралтгүй суралцд юм бэ? Танд ямар одоо рутин буюу дадал зуршил байна? Байгууллага бол тасралтгүй суралцагч, байгууллага хөгждөг гэдэг гэл ярьдаг. Үнэн зөв. Байгууллагын сургалтаас илүүтэйгээр тэнд очиж байгаа яг байгууллагын сургалтанд очихоор жоохон одоо ял даалгавар маягаар очиод байдаг хүмүүс. Гэхдээ яг тэнд бол маш их зүйлийг сурдаг шүү. Нөгөө талд нь та өдөр болгон одоо зүгээр алхам бүрээсээ суралцах хэрэгтэй. Боломжтой гэж би боддог. Нэг одоо кино уншаад өдрийн тэмдэглэл хөтөлсөн гэдэг шиг кино үзсэн ч гэсэн тэндээс ийм зүйл байдгийм байна. Ийм харилцаан дээр ийм асуудал гардгийм байна гэдэг ч юм уу зүгээр одоо энэ тэнд явж байгаа нэг байгууллагын үйлчлэгийг авахтаа ч гэсэн за ингэж болох юм биш шүү. Хүн бол тэр нь юу гэхээр тасралтгүй суралцна гэдэг нь ном уншаал эсвэл сургалтын суугаад байхыг эсвэл
Одоо мундаг хүмүүсүүдийн нийтлэл одоо имийг сонсоод байхаас илүүтэйгээр өдөр тутмын амьдралаасаа байнгын өөрчлөлтүүдийг мэдэрч, ойлгож, харж тэрийг сониуч байх нь л одоо илүү чухал байх гэж боддог. Тэгээд би бол яг л тийм. Би айхтар ингээл одоо яг үндэлэхэд ном уншаад байх шүү дээ. Зав гарсангүй хүүхд мөхтгээл тэгэл одоо ажиллагээл одоо нэг ингээл арай нэг хүүхдүүд том болсон ч ахаал бас ингээл ажиллагээл. Миний хувьд бол ганц л юм байна. Өдөр болгон би алхам бүрээсээ уулзсан хүн болгоноосоо суралцах хичээдэг. Би хүн болгонтой уулзахыг хичээдэг. Хүн болгонтой тэ одоо хийж байгаа үйлдэлүүдээс хараад ийм нэг зүйл байд юм байна. Ингээд энийг би мэддэг юм байна гэдэг юм харахыг хичээдэг. Тэгжил одоо өөрийнхөө игээд тасралтгүй суралцах энэ зүйлийг одоо хийж ийн гэж боддог. Тэгээд ер нь бол тасралтгүй суралцж ийн гэдэг нь ерөөсөө ганц юм энэ өөрчлөлтөнд л өөрийгөө бананаа бэлдэж ийн л гэж одоо бол ойлгож байна. Тэгээд тэгээд олон жилийн туршлага явж байгаа юм дөө. Тий. Ер нь цаг хугацаа айгуу чухал байдаг гэж би бодод идэв. Та жишээ нь одоо 5 жилийн өмнөх бадрал захирал одоо үнэ санхүүгийн нэгдлийг ч юм уу тий. За болий 5 биш 10 жилийн өмнө. Бас л одоо 20-од насны дунд үед гэж бодъё л доо. Байсан бол ингэж хувийнхаа амийг хийгээд эхлүүлж исэн гэдгсэн шүү дээ. Тэнд ямар алдаа гарсан ер нь? Сэтгэл зүйн тань бэлэн биш байсан л гэж хэлсэн л дээ. Гэхдээ яг ямар алдаа гарсан? 10 жилийн өмнөх та яагаад бизнесийг амжилттай эхлүүлж чадахгүй байгаа юм? Би тэр үед бас нэг нийтлэлэрхүү юм уншаад тэрэн дээр юу харж ирсэн мэхлээр мөрөөдлөө одоо тий одоо тэр зорилгоо дандаа төсөөл дандаа бод биелж ийн дэгж ийн ингэж ийн гэж одоо тийм уншсан. Тэгээ би бас яг л тэрний дагуу тэгэл орой унтахтаа нөгөөдхөө төсөөлөө. За би ингэж ийн одоо манай бизнес ингэж ийн гэл тухайдны худалдааны бизнес хийгээл. Тэгээд яг тэргээр мөрөөдлөөр хийсэн. Гэтэ би өөрөө тэрэн дээр мөрөөдөл маань өөрөө бодит байдал дээр өөр шүү. Судалгаа шинжилгээгүй тодорхой хэмжээний би тэрэндээ гарах сэтгэл зүй цаг байхгүй тий. Ингээд тодорхой хугацааны дараа тэр чинь өөрөө ингээд капууд гараад ирэхээр би тэрийг хүлээж авах сэтгэл зүйн чадамжгүй. Эрсдлийн хувьд ч гэсэн би хамаг байдаг юм уу тавиад ээж аваахаа байрыг тавьж жагаад аав ээжийн амигэнд амьдруулж байгаа. За хүүдээ итгэж байраа өгчих гэж бизнес эхлүүлчихсэн тий. Тэгэхээр би өөрөө тэр алдааг одоо даах чадамжгүй байсан. Тийм учраас бүх юмыг бигнээд бүх эрсдлийг ингээд хязгаарлаад хумаад хөдөлгөөн хийхгүй бол тэр ерөөсөө явахгүй юм л. Тэгэл тухайн үед бол би тийм бодоагүй л зүгээр за ерөөсөө миний хийх цаг нь болоогүй маань нэгдүгээр хоёрдугаар би эндээс кайф авах болоогүй юм байна. Яг энэ миний хийх ажил биш юм байна. Тэр бизнесийг худалдааны бизнесийг тэгээд би өөрөө зогсоогод болсон. Одоо яагаад хийж байгаа, тэр үед яагаад хийж байгаа гэдэг тэр төрсөл туршлага, тэр сэтгэл зүй тодорхой хэмжээний одоо өөрийнхөө асуудлыг шийдвэрлэх чадамжтай болсныхаа дараа бусдын асуудал руу орох ёстой юм байна гэдэг л энэ зүйл одоо болж байгаа юм болов. Тэгээ нэг бие засаад, гэрээ засаад, төрөө засч гэдэг үлээ те тэрэн шиг ер нь бол тодорхой хэмжээний өөрийгөө ойлгож, өөрийнхөө асуудлыг шийдвэрлэх те тэгээд ийм бусдын өмнө гай болчихгүй болох тийм чадамжтай болсон байна. Тэр зүйлээ хийх хэрэгтэй байна л гэж боддоо шүү дээ одоо. Тий. Би яг хоо таныг сонирхоод гэдний танаас нөгөө сонирхоод аюу их юм асуугаа цагаа явуулаад байна. Гэтэ уг нь цаг байсан бол өшөөч юмнууд ярмаар байна. Яг тэгэхээр энэ бол яг нөгөө манай подкастын нэртэй төгсч Августик цахилын өдрийн нэмдэл таны өдрийн нэмдэлийг уншиж байгаа юм шиг мэдрэмжтэрч байна. Тэ яг ингээд одоо мдээгүй байсан зүйлүүдийг ингээд мэдчихэж байгаа учраас тэгтээ бид төгсгөлийн хойц рүү орохоос арга байхгүй. За манай подкастын ивент итгэгч Милена бас байгаа. За бид бүхэн ууж ин тэ. Милена болохоор Untouched Core гэдэг тийм компанид ажил зохион байгуулж байгаа. Тэгээд түүний дагуу бид тэр зочдоосоо таны бусад хүний мэддэггүй авьяас чадвар, сонирхол, хобби юу байна вэ гэдгийг асууж байгаа. Таны Untouched Core юу вэ? Бид хүрээгүй байгаа тэр. Юу ч хийж болно та урлагийн авьяастай ч хийж болно. Эсвэл зүгээр хобби ч хийж болно. Би саяхан ижлэхэн залуучуудаас яг ийм асуусан. Мэддгүү зүйлээ яриач гэдэг. Тэгээд хүмүүстэй амар олон сонин зүйл ярьж ирсэн тийм. Би яг ингэж ярих гэсэн чинь өөр нь баг дэлгэх юм уу? Би ч өөр нээлттэй явах дандаа л энэ тэнд хүн амьтанд
хамаагүй ярьж хамаагүй ч явах гэдэг тэгэл яриа явчихдээ. Тийм. Нэг хүнтэй нэгууд байдаг. Яг хөө тэгэл одоо хоол хийх дуртай. Аяг шанах сайн Одоо угаадаг. ч гэсэн хоол Одоо ч гэсэн хоол хийдэг. Хагас буцаанд бол өөрөө хоол хийх дуртай. Тэгээд аяг тав мавгүй сайхан угаана. Тэгээд яг хаяа ихнэр чи эндийн тудлаа яриа л гэдэг. Угаадаг тэгээд бас угаадаг. Тэгээд ер нь хүмүүс намайг харахаар нэг л их ажил хэрэгч, нэг л их завгүй, нэг л одоо ингээл юм ахуй амьдралтаа оролцдоггүй байх гэж боддог байх. Би бол маш их хэмжээний одоо ахуй Тийм, амьдралтаа ахуйч юу? ахуйч тийм ер нь тэгээд гэр орон цэвэрлэхээс ахуулаад бүх зүйлд оролцдог. Энэ л одоо нууц юм байж магадгүй юм да. Бусд нь ч тэгээ бүгд л хэлтөө. Их л ярьсан да гэж. За. Надад нэг юм дэвтэр байгаа. Тэгээ энэ дэвтэр болохоор гүйцэтгэх захирлын өдрийн тэмдэглэл гэдэг нэртэй юм нотой маань хамт ирсэн юм дэвтэр байгаа юм. Энэ дээр яадаг вэ гэхээр манай дугаарын зочид дараагийн дугаарын зочидтой асуулт үлдээдэг. За тэгээд энэ асуултыг та ч гэсэн дараагийнхаа дугаарын зочид асуулт үлдээн гэсэн. Тэгээ өмнөх дугаарын тань зочны асуусан асуултыг би одоо танаас асуух чинь. За. Өмнөх дугаарын зочин би Фредо ангар агентлагийн үүсгэн байгуулагч Бат Төмөр захирал танаас өгж асуусан мэ. Подкастын хамтрагч Sennheiser брендийн албан ёсны дистрибьютор Global Smart Solution. Global Smart Solution нь Sennheiser брендийн мэрэгжлийн болон энгийн хэрэглээнд зориулсан аудио тоног төхөөрөмжийг Монголд албан ёсоор нийлүүлдэг. Студ, подкаст, тайз дэлгэцийн хэрэглээ, систем интеграцийн шийдлүүдгээд аудиотой холбоотой бүх төрлийн шийдлийг нэг дороос авах боломжтой. Хэрвээ та чанартай дууралт мэрэгжлийн шийдэл хайж байгаа бол Централ таврын 2 давхарт байрлах Sennheiser showroom зочлоорой. Өглөө эрт босоход нөлөөлдөг гол шалтгаан тань юу вэ? Зээл үү, зорилго уу гэсэн. Аль нь гэхгүй. За, ийм асуулт. Зээл бол бас нэг талын зээл аваад тэр одоо зүйлээ зорилготой хэрэгэлсэн бол тэр зорилгоо биелүүлж байгаа юм учраас тэр зорилгынхаа төлөхийн тулд босчих шалтгаан. Тэгээд хүмүүс бас намайг банкнд ажилладаг багт ч гэсэн хүмүүс маш их асуудалтай энэ зээлийг авал зүгээрөө тэгвэл зүгээр ер нь бит хоёр зээл авахгүй юу те. Зээл ер нь лааштай гэл. Би ганц л юм бэл. Та тэгээд хөрвүүлээд те энэ инфляц эдийн засгийн одоо энэ өсөлтөд энэ юмыг гүйцэж чадах юм уу? Тэгээ хизээ гүйцэх гэж байгаа. Тэгээ өнөөдөр бол ингээд зөв мөнгөө зөв одоо зүйлдээ зарцуулаад зээл авах юм бол зөвөө. Тэгээ зээл бол хүнийг ингэж хоёрт бол нөгөө яг унтуулдаг гэдэг. Би яг анх бизнес ихтэй зээл аваад тэгэл за одоо унтж болохгүй шүү бодрлаа тий. Зээл одоо унтахгүй шүү гэл. Тэгэл өдөр болгон хичээж ийсэн. Зээлээ төлөх хэрэгтэй. Ээж авахаа байрыг алдахгүй байх хэрэгтэй гэдэг ч юм уу. Тэгэхээр нэг талтай зээл бол зорилго. Тэгээ тэрийг төлөх гэж сэрж байгаа бол хариуцлага тэр. Одоо миний хувьд бол өдөр болгон одоо эдлэрт босдог. Би ер нь 6 өнгөрөг л босдог. За 6:20-с нэг хэтрэхгүй дээ. Тэгээд өглөө болгон бол эрт босоод фитнест яваад тэгээд ажилтаа хүүхдүүдэд өргөж ингээ явах гэж байдаг. Тэгээ энэ бол нэг талтай би өөрөө хариуцлага хүлээж байгаа зорилго тавьсан тий тэр зорилгын төлөө бусдын өмнө амлсан зүйлээ биелүүлэхийн төлөө явж байгаа учраас одоо бол намайг босгож байгаа зүйл бол зорилго байна. Намайг өмнө нь залуу байхад гэх юм уу гэдэг чи би нэг 20 жилийн өмнө за 15 жилийн өмнө бол би тэр зээлийнхаа төлөө гэдэг шиг тий тэр бусдын өмнө төлөх ёстой хариуцлагаа зорилгоо биелүүлэхийн төлөө босч байсан баг. Цай баярлалаа. За тэгээд мэдээж Бадрал захирал бол дараачихын зочноос асуултыг бичин. Тэгэхээр энэ ямар асуулт бичсэн нь бол энэ дугаарт гарахгүй ойлгомжтой. Тэгэхээр үзэгчд маань дараагийн дугаарт Бадрал захирлын дараагийн зочноос маань ямар асуулт асуусныг хараарай. За тэгээ харамсалтай ч гэсэн энэ удаагийн дугаараа хоёулаа өндөрлүүлье. Тэгээд бидний урилгыг хүлээж авч ирсэн Бадрал захиралтай маш их баярлалаа. Дуустал үзсэн үзэгчтэй баярлалаа. Бид бүх өнөөдөр Бадрал захирлын өдрийн тэмдэглэлийг хамтдаа уншлаа. Баярлалаа танд. Баярлалаа. Тэгээд миний ярьсан зүйлүүдээс тэг жижигэн ч гэсэн таны амьдралд бас тий одоо нэг санаачлага очисон бол би маш их баярлалаа. Тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. За маш их баярлалаа. Ингээд бүгдээрээ дараагийн дугаараар дахин сонирхолтой зочинтой дахин нэг захирлын өдрийн тэмдэглэлийг хамт уншнаа. За тэгээд энэ хүртэл хамт байсан үзэгчдээ маш их баярлалаа. Дараагийн дугаар уулзъя. Баяртай. Баяртай.